Өнөөдрийн хичээл бол найзуудаараа хоолсны дараа тооцоогоо хэрхэн хувааж төлөх тухай англи хэллэгүүд. Хамгийн ихний хэллэг бол Let's split the bill. Эсвэл Can we split the check? Please. Split гэдэг нь хуваах гэсэн утгатай бөгөөд найзуудтайгаа төлбөрөө тэнцүү хуваах үед энэ хэллэгийг ашиглана. Мөн өөр нэг түгээмэл хэллэг нь Let's go дуж. Энэ нь хүн бүр өөрийн эцсэн зүйлийнхээ мөнгийг тус тусдаа төлнө гэсэн үг юм. Үйлчлэгчээс тус тусдаа тооцооны хуудас авахын тулд Can we get separate checks? Эсвэл We'd like to pay separately гэж хэлж болно. Separate гэдэг нь тусдаа гэсэн үг. Хэрвээ та найзуудаа дайлах гэж байгаа бол I'll get this one. Эсвэл It's on me. Бүр эсвэл My treat гэж хэлээрэй. Treat гэдэг нь дайлах гэсэн үг. Нэг хүн нь нийт дүнгээр нь төлөөд бусд нь мөнгө өгөх бол How much do I owe you? Буюу би чамд хэдийг өгөх вэ гэж асууна. Owe гэдэг нь өртөө байх гэсэн үг. Харин хариуд нь Your share is $20. Буюу чиний хувь $20 гэж хэлж болно. Зах харин мөнгөө шилжүүлэх үедээ I'll transfer my share. Би өөрийнхөө хувийг шилжүүлье. Эсвэл Can I pay you back later? Би дараа нь өгчхөж болох уу гэж асууж болно. Баяртай.